За энэ цаг үеийн мэндийг одоо яг бит хоёрыг сонсож байгаа магадгүй дараа нөхөд үзэх хүмүүстэй хүргье. За тэгэхээр намайг отгоо драма коуч гэдэг. За өнөөдөр би гинти урьсан тий ерөөсө төлөвлөөгүй ерөөсөө ингэж тий тохироогүй за ийм гинтийн хүнийг бас уурах ямар байдгийг тий зүг зүгээр явж байхаар нь ингээд аль нэг юм асуйдаа гэнгүүтээ ингээд лайв хийгээд ундаг. За ийм зүйл хийж байна. За тэгэхээр өнөөдөр лана коучгаа урьсан. За яагаад лана коучгаа урьсан бэ гэхээр би одоо 5 сард те лана коучхон туслах коучоор ингээд лана коучхон гайхалтай одоо сургалтанд те гомдлон баяртай гэдэг сургалтанд туслах коучийг хийж оролцсон байгаа. За тэгэхээр магадгүй яг те тэр үед ингээд орсон тэр агшныг нэг иргэн санах тэ иргэн дурсах тэгээ үнэхээр тэр олон бүсгүүчүүд ороод тэ гайхалтай үр дүнг хүртсэн за тэр талаар ингээд хоёулаа нэг сөхөж ярья тэ нэг өмнөхөө нэг бас нэг иргэн дурсъя гэдэг үүднээс лана коучгаа урьсан байна. За тэгэхээр лана коуч маань миний фейсбુક найзуудад тэ магадгүй одоо бит хоёрыг үзэж байгаа энэ хүмүүстэй ингээд өөрийгөө танилцуулаад өөрийнхөө нишийг танилцуулаад тэ одоо ер нь бол коучдээс яагаад коуч болсон бэ гэдэг асуулт бүр хоцрогдчихлоо тэ нөгөө угаасаа эдэр чинь нөгөө даван туулсан зүйлээрээ л нийшилдэг гэдэг нь ойлгомжтой болсон. Тэгэхээр та маань өөрийнхөө нишийг те ер нь ямар одоо хөтөлбөр сургалт одоо юу хийж гин те нэг хэсэг баахнгүй ихтгэл тавиад ингээд те орон нутгуудаар явлаа олон эмэгтэйчүүдийг босгож ирлээ олон эмэгтэйчүүдэд ихтгэл өглөө за тэгвэл өнөөдөр юу вэ өнөөдөр юу хийж байгаа вэ те та ер нь юу хийж гин таны нөгөө сургалтууд юу болж гин тэгээ тэр сургалтаас гарч байгаа тэр хүмүүсийн үр дүнгийн талаар ярилцъя гэж бодож байна. За баярлалаа. За отгоо коучтой маш их баярлалаа. Тэгээд энэ видеог үзэх бүсгүүчүүдтэй цаг үеийн мэндийг хүргэе. Яагаад бүсгүүчүүд гэж байгаа гэвэл бүсгүүчүүдэд би зориулж коучлдаг тийм хүн баамаа. Тэгээд намаа Лана гэдэг би трама коуч байгаа. Отгоо коучтойгоо адилхан. За бид хоёр нэг багшийн шавнар байгаа. Тэгэхээр трама коучоор ажиллаад одоо ингээд 2 жилийн нүүр үзэж байна. За би топ коуч академи 2 одоо хос дипломтой коучингээр ингээд төгссөн байгаа. Эхнийх маань болохоор single age-ийн коуч. Би өөрөө 3 хүүхэдтэй single age байгаа. Гэхдээ маш аж жаргалтай ээж. Гэхдээ урд нь бол маш аж жаргалгүй байсан. Тэгээд дараа нь ингээд 2 дахь диплом аваад трамагаар ингээд мэргэжж байгаа. Тэгээд энэ чиглэлээр ажиллах маш их дуртай. Тэгээд илүү голчлон нөгөө ганцаарчлсан коучинг дээр төвлөрдөг ч гэсэн хаяа боломж олтохоор би лекц уншдаг. За мөн одоо ингээд нөгөө сар болгон 5 хоногийн энэ трамагийн одоо хөтөлбөрүүд ингэж явуулж байна. Тэгээ отгоо коучинг ингээд дурдсанчлан 5 сартаа ингээд гомдлон баяртай гэсэн тийм хөтөлбөр хийсэн бол одоо энэ 5 өдөр буюу нөгөөдөр эхлэх энэ залхаж байна уу гомдлоосоо сал гэсэн энэ хөтөлбөрөө эхлүүлэх гэж байна. Тэгэхээр энэ хөтөлбөрийн талаар бас ингээд дараа нь дэлгэрэнгүй ярих тэр боломж олдох баха. Тэгэхээр энэ иргэн дурсыг гэдэг чинь шүү дээ. Тэгэхээр бид нар ингээд альва зүйл дээр ингээд дүгнэлт хийхгүй л ерөөсө болохгүй тий. Тэгэхээр энэ дүгнэлт нь юу вэ гэхээр нэлээд олон бүсгүүчүүд ингээд орж ирсэн. Нэг 20-од бүсгүүчүүд. Тэгээ тэр бүсгүүчүүд яасан бэ гэвэл маш гайхалтай тэр итгэрлийнхаа аяныг эхэлсэн. Тэгэхээр хүмүүс ингэж асуудаг л да. 5 хоног уу 5 хоног дотор ч хүн яаж итгэрх юм бэ? Энэ сэтгэлийн шарах гэдэг юм чинь ингээд удаан жил хадгалагдсан, хуримтлагдсан, ялангуяа гомдол гэдэг зүйл чинь тий ингээд булч чулуу шиг ингээд удаан ингэж тэгсэн зүйл байгаа шүү дээ. Гэтэл эн чинь одоо яаж ингэж 5 хоног дотор итгэрх юм бэ гэсэн асуултыг тавьдаг. Тэгэхээр энэ бол боломжтой гэдгийг би хэлмээр байна. Мэдээж итгэрэл гэдэг чинь өөрөө процесс. Өөрөөр хэлбэл энэ бол тодорхой хугацааг авдаг үйл явц байгаа. Үйл явц. Тийм учраас тийм тодорхой хугацааг авдаг тийм үйл явц учраас та итгэрлээ зөв эхлүүлэх нь хамгийн чухал юм а гэдгийг би бүр онцлмоор байна энд. Яг бол бид нар чинь нөгөө одоо миний түүх тийм байхгүй айгүйх тийм сэтгэлийн зовлон шаналлаа ингээд нөгөө дийлэгдэхгүй тэгээд ингээд түр хугацааны тийм амсгих зүйлүүдийг айгүй хайдаг байсан. За жишээ нь аура, жишээ нь бясалгал, жишээ нь йога, жишээ нь ламбо тий одоо янз бүрийн тийм нөгөө мэрэгэн түргэн хүмүүстэй тийм хүмүүстээр очиод нэг үрэл хэдэл нэг сайхан ингээд үйл засал хийлгчээл ингээд нэг хэсэгтээ ингээд сайхан явъя гэх тий. Яг нэг хэсэгтээ мэдээ сайхан болохгүй л яг. Гэхдээ эн чинь уул суурд нь очиод бид нар чинь тэр нөгөө өвчнөө имжчлээгүй учраас эн чинь эргээл 7 хоногийн дараа эргээл сарын дараа хүрээд ирэх юм аа. Тийм учраас одоо энэ 5 хоногт орж ирж байгаа бүсгүүчүүд болохоор миний дотор яг юу явагдаад байгаа. Энэ зовлон шалны чи ард яг юу байгаа? Энэ гомдол гэдэг чи ард яг юу нуугдаад байгаа гэдгээ ингээд шинжлэх ухааны үндсэлтэй тэр одоо арга барилаар олоод мэдчихээрээ тэгвэл цаашаага би энээсээ яаж нэг үсэн гарах вэ? Нэг үсэн. Тэгэхээр коучинг гэдгийг чинь одоо зүйлийн хамгийн гайхалтай юм юу гэвэл арга барилаа
арга техника олоод сурчдаг байхгүй. Тэгээс одоо жишээ нь бид нар ингээд лам дээр ингэж байнга очиод лом уншуулдаг байя гэж бодъё л да тий. Тэгэхээр мэдээж би одоо энэ бурхны шашныг ч юм уу тий одоо бөөгийн шашныг ч юм уу ямар нэгэн байдлаар тэр аураа үздэг хувилгаатыг одоо дутаан дормжлох гэж байгаа огт биш. Хэрвээ та тэгэж ойлгож байгаа бол энэ бол таны шарах шүү гэж хэлмээр байна. Тэгэхээр тийм хүмүүстэй бид нар очлоо гэхэд ямарваа нэгэн зовлон тохиолдонгууд бид нар шууд тэр хүмүүс рүүгээ л очиод нөгөө үрлээ идэж номоо уншуулахгүй болохоо байдаг. Коучинг гэдэг юмны хамгийн гайхалтай зүйл вэ гэвэл өөрийгөө эдгэх тэр арга барил, арга техникаа сурчдаг учраас дараа нь таны амьдралд ямарваа нэг юм хэцүү тохиолдоход эсвэл магадгүй өмнө байсан шаргалчин сэтэрхэд та тэр өөрийнхөө сурсан арга техникаараа өөрийгөө эмчлэх боломжтой байдаг. Тэгэхээр бид нар өсөж байгаа хүнд загас бэлэн барьсан загас өгөх биш. Тэр загас барих нөгөө аргын заагаад өгч байгаатай л яг адилхан гэсэн. Тэгэхээр тэр одоо нэг 20-од бүсгүүчүүд орж ирсэн тий өмнөх одоо 5 сарын 5 хоногт тэр бүсгүүчүүд ингээ гайхалтай идэрлээ эхлээд зарим нь бол идэрлээ бүр нэлээд гэж явуулаад тий тэгээд ингээ цаашаа тэр арга барилаа ингээ сураад одоо ингээд өдөр болгоо надад талархлын цагт ирдэг. Багшаа би ингэчлээ, багшаа коучоо би тэгчлээ гэл те. Танд маш их баярлалаа гэсэн талархлын цагтлууд өглөө болгоо авах чинь одоо коуч хүний жаргал юм да. За баярлалаа коучтай. Баярлалаа гайхалтай тийм. Тэгээ эргэн дурсах уу? Одоо эргэн санья гэж хэлсэн миний гол зүйл нь юу гэхээр за тэр 20-од бүсгүй те орж ирэхдээ зүгээр л яг одоо бидний тэр нөгөө сургалтын те лана коуч маань сургалтын нэрэнд нь татагдаад те ингээд нэг юм нэрээ би гомдоод ах шиг байна. Нэрээ надад нэг юм гомдол яваад байна. Нэрээ ингээд хүмүүс намайг гомдоогоод байна гэдэг юмар орж ирсэн боловч те арталт нь дандаа нөгөө шархнууд байсан. Тэгээ тэр шархнуудаа өөрөөсөө зарим нь бүр мэдэхгүй. Тэгээд зарим нь болохоороо хүүшээ эний чинь тэгэл айл эрт болоод өнгөрцөн штэ. Тэ. Гэхдээ би тэрэнд одоо болтол ингээд гомдоод явж байгаа гэж үү? Тэ. Тэгсэн чинь би яг үнэндээ өнөөдөр одоо нөхөртөө яг гомдсон биш юм биш штэ эн чинь. Тэ. Эн чинь одоо юу вэ эн чинь? Би шал өөр зүйлээс болцсон тэр гомдлыг тэ тэнд нь ингэж одоо эмчилж идгээгээгүй учраас тэрийгэ чирээл ингээл ачаа болгоод явж байгаа юм биш тэ гэдэг зүйлүүдийг айгүй харсан. Тэгээд орж ирсэн бүсгүүчүүдийн маань дийлэнх нь тэ манай эмэгтэйчүүдийн дийлэнх нь үнэхээр нөхөртөө араараа тавьсан байсан тий ингээл асуудалтай байсан гэр бүлийн харилцаа үнэхээр хосын харилцаа салах уу яах вэ ста нэрээ гэл тий энэ зүйл рүүгээ орсон байсан. За дээрэс нь магадгүй тий эцэг гихтэйгээ ах トゥ утэйгээ тийм найрсаг одоо харилцаа холбоотой байж чаддаггүй тий тэднээсээ бас шархалцсан гомдсон. Тэгээ тэр зүйлүүдийг эмчлэхээр юу болдог вэ гэхээр эмчлэхээр илүү дотн болдог байхгүй да манайхаа. Бид нар чи одоо тий ингээл тэрийг нь одоо яад ингээд салгаал одоо энэ нэстэ чамд хэрэггүй штэ гэл ингээд явуулдаг хүмүүс биш ээ. Тэгэхээр тэгээ өөр одоо зөвхөн эндээс биш ингээд ажлын хамт олноосоо найз нараасаа хүртэл те ингээд гомдоод цөхрөө тэгэхэд хамгийн гол нь манай Монгол эмэгтэйчүүдийн нэг онцлог байна. Дотроо байгаа юмаа яста хизээч гаргаж хэлэхгүй. Тэ? Ерөөсөө өөрөө л тэр бүх мэдрэмжээ өөрөө үүрнэ гэдэг нэг юм ам тангарахтай бүсгүүчүүд орж ирсэн. Тэгэхээр магадгүй лана коуч маань энэ талаар бас санаж байгаа бах тий. Тэгэхээр тэр яг хүмүүсийн шархны талаар та нэг яриач те ингээд тэгвэл энэ олон шархнууд чи бүгдээрээ ижилхэн гомдол гэдэг юмар гараад штт илрээд штт. Тий. Тэгэхээр энэ дээр нэг жоохон ингээд тий одоо болох ч байгаа сургалтын талаарч гэсэн өмнөх болсон зүйлтэйгээ холбоод ингээд ярих юм бол тий ямархуу одоо юм симптомууд илрээд идэм болоо. Энэ талаар хэлээд өгөөч. За баярлалаа отгоо коучтай. Яг үнэн тий энэ харилцаа тутан болдог гэдэг. Одоо намайг ялангуяа одоо ингээд ийм single age гэсэн утгаар нь хүмүүс юу гэж хардаг вэ гэвэл энэ хаашаа Монголын бүх эмэгтэйчүүдийг single болгох гээд байгаа юм уу? Сална гэсэн зүйлийг сурчлаад байгаа юм уу гэж одоо хардаг. Гэвч энийг бол айгүй том эндүүрэл гэж би танд хэлмээр байна. Яг бол аль болохоор салахгүй юмсан гэж харин ч хичээдэг. Яг бол элэг бүхэн амьдрал гэдэг чинь одоо бидний ойлгож байгаагаар аав, нээж, нэмээ, өвөө, охин, хүү одоо тий бүгдээрээ ингээ хамт байх шиг жаргал хаана байгаа тий хаанч байхгүй штэ. Мэдээж single age амьдрал хэцүү. Тэгэхээр нөгөө тутан болдог гэдэг чинь яг үнэн байхгүй. Та нөхөртөөгөө харилцаан дээрээ асуудалтай байна уу? Та хүүхдүүдтэйгээ харилцаан дээр асуудалтай байна уу? Маш их бухимдалтай, маш их стресстэй ингээл юм л бол орилол хашгирчдаг, юм л бол хаалгаас аваад сална ингээл гараал явдаг те. Эсвэл юм л бол уйлчдаг те. Юм л бол ингээл нөгөө хик ёг хар яар гэлээдэг. Энэ бүгдийг чинь ингээ харилцааны асуудлууд чинь нөгөө асуудлуудыг чинь улам хүндрүүлээд, улам өгдрүүлээд, улам ингээд хоёрыг холдуулаад идэм аа. Тэгэхээр хэрэг эн чинь гэхдээ яг үүндээ бид нар ингэж боддог байхгүй юу? Хүүхдээс л болж байна. Нөхрөөс л болж байна. Даргаас л болж байна.
миний аав ээжээс л болж юм гэд те энэ буруугаа нөгөө босод руу чичлээд байдаг. Өөрөө болохоор ингээд хохирогч дүртэй амьдраад байдаг. Тэгэхээр энэ бол хамгийн одоо байж болох муу хувилбар юм шүү гэж хэлмээр байна. Яг бол хохирогч дүрээр амьдрна гэдэг чинь та өөрөөсөө ямар ч энерги гаргахгүй гэсэн. Та үргэлж ингээд зовсон, шаналсан, бос руу буруугаа чигсэн те ийм нэг одоо аж аргалгүй амьдралаар амьдарч байгаа байхгүй. Тэгээ ээж та хэрвээ өөрөө аж аргалгүй байвал таны эргэн тойрон байгаа нөхөрч бай, ажлынханч бай, хүүхдүүд ч бай те хин ч аж аргалтай байх боломжгүй болчих жоохгүй. Яг л танд тэр нөөц нь байхгүй. Бусдад тэр хайрыг, тэр халамжийг түгээх нөөцгүй байгаа байхгүй. Гомдлоо л ингээс хохироод яваад байгаа юм чи те. Тийм учраас ерөөсөө энэ одоо нөхцөл байдлаасаа та өөрөө гарах нь хамгийн чухал юм аа. Энэ бол таны хариуцлага юм аа гэж би хамгийн түрүүнд хэлмээр байна. Тэгэхээр та нөхрийг өөрчлөх боломжгүй. Та магадгүй өнөөдөр араараа тавилсан байх. Одоо өнгөрсөн 5 сарын сургалтанд орж ирсэн маш олон бүсгүүчүүд дандаа нөхрийн асуудалтай байсан. Эсвэл нөхөртөө гомдсон. Яагаад бол жимсэн багт нь хайрлаагүй, халамжлаагүй, төрснийхэн дараа ингээд алга болцсон, хүүхэнцэн, архицсан, ингэсэн мөнгө төгрөг, памперсны мөнгө өгөөгүй ч гэдэм үү те. Ингээд өөрийг хайрч халамжлаагүй. Гэтэл одоо төрсэн эмэгтэй гэдэг чинь ямар эмзэг байдаг вэ? Гомдсон штэ угаасаа гомдох нь одоо хэвийн те. Гэтэл энэ чи юу хэлээд байгаа вэ гэвэл бид нар чинь өөртөө маш өндөр хүлээлт тавьчихад байгаа маа. Маш өндөр хүлээлт яагаад тавьдаг вэ гэхээр ард нь ингээд бидний бас ингээд шархууд яваад байдаг байхгүй. Тэгэхээр бид нар чи одоо нөгөө тэр нөгөө нөхөртөө гомдсон харилцаа. За хүүхдүүдтэй гомдсон харилцаа. Энэ хүмүүс л өөрчлөгдчих юм бол миний амьдрал сайжрах гэдэг ингэж эндүүрдэг. За энэ бол маш том эндүүрэл шүү заа юу. Тэгэхээр яах хэрэгтэй гэвэл бусад руу сумаж ижлэхийн оронд ерөөсөө өөрлөгөөл өнгий. Танд бүх учир агаамаа гэдгийг ойлго. Тэгэхээр танд бүх учир агаамаа гэдэг нь таны буруу гэсэн үг биш шүү. Би нэг удаа бас ингээд нэг хамт ажиллаж исэн надаас нь үйлчлэгээ авч исэн бүсгүүдээ бидэнд бүгдэнд нь одоо бидэнд өөрсдөд нь учир байд юм шүү гэж хэлсэн чинь миний буруу гэдээ ойлгосон. Тэгэхээр энэ бол биш шүү заа юу. Таны буруу гэж байхгүй. Таны тухайн үеийн мэдлэг, чадвар, боловсрол одоо юу гэдэг нь те боловсрол гэдэг чинь одоо доктор, магистрийн зэрэг бас биш шүү манайхаа. Боловсрол гэдэг чинь тухайн хүний бие даах чадвар, тухайн хүний хувь хүний хөгжлийг илүү яриад байгаа юм шүү за. Тэгэхээр энэ бүгдээс шалтгаалаад бид нэр тухайн үедээ тийм шийдвэр гаргачих. Тэгээ яах юм? Тэгээ энэ шийдвэр чинь ингээд буруу ингээд одоо жишээ нь 10 жилийн өмнө надад ингээд 2 3 ингээд залуучууд миний араас гүйжигдэл яагаад би заавал ингэж араар тавих те өөр эмэгтэй рүү намайг ингэж хаяад явах эсвэл хоёр талд гүйх ийм хүнийг олоод сонгоцсон бэ гэдэгт одоо бүх учир нь байгаад идэм а тэрээс цаад нөхөрт ч юм бол биш юм шүү. Тийм учраас бид нэр өөрсдөө өөрчлөх хэрэгтэй, өөрсдөө өнгөх хэрэгтэй. Би хин юм бэ? Би яах гэж төрсөн бэ? Би одоо те яагаад ийм шийдвэрүүд юу гаргацсан юм? Энэ гомдлын чинь ард те юу байгаад байгаа? Ямар шарах нугад угаасаа гомдлын ард шархал нугдаж байгаа. Тэгэхээр шархнууд чи өөрөө янз бүр те та араар тавиулсан шархтаа юу? Та гологдож хаягдсан шархтаа юу? Магадгүй та эрүүл бус хамааралтай юу? Магадгүй та эцгийн шарх, ихийн шарх гэдэг шарх чи ингээд олон янз байгаа. Тэгэхээр групп коучингийн нэг гайхалтай юм нь юу гэвэл яг ингээд эхний өдөр энийг заана, хоёрт өдөр энийг заана, гуравт өдөр тавтах гэж юусаа байдаггүй. За яагаад бол орж ирж байгаа хүмүүсийнх нь хэрэгцээн дээр тулгуурладаг. Мэдээж ихний өдөр нөгөө гомдол гэсэн сэдвээ ингэж мөлжиж байгаа юм чинь нэг тодорхой хэмжээнд би бэлтгэл бол хангаад оруулахгүй л яах вэ? Гэтэл хоёр дахь өдрөөсөө тухайн оролцож байгаа бүсгүүчүүд ямар шархан давмгаалж байна. За үнэхээр тэр хуурагдсан араар тавиулсан тийм шархтай бол тийшээгээ илүү чиглэн тий. За илүү нөгөө эрүүл бос хамааралтай байвал тийшээгээ чиглэн ч гэдэг юм уу тий. Ийм байдлаар нөгөө хүмүүсийн хэрэгцээ шаардлага тий тэр зүйл дээр ингээд тулгуурдаг болохоор хөтөлбөр манайхан бити асуугаарай гэж хэлмээр байна. Тэгвэл манайхан яг юу заах гэдэг алив бараг слайдуудаа явуул гэхэд холгүй байдаг байхгүй. Тэгэхээр энэ бол боломжгүй шүү. Яагаад бол одоо таны хэрэгцээг би нөгөө далтыг хардаг далаал хам биш болохоор таах боломжгүй. Би коуч хүн учраас таныг ингэж яриулж ийжтэй танаас асууж ийж энэ бүгдийн одоо тэр хөтөлбөр гардыг шүү гэж хэлмээр байна. За тэгээд нөгөө дийлэг шархны хувьд болохоор үнэхээр одоо над дээр бол яалтчгүй ингээ араараа тавиулсан гологдоод бүр ингээ хаягдсан. Тэгээд бас нэг юм нэг кейс айгүй тийм хэцүү кейс нь одоо юу вэ гэхээр нөхөр нь ингээд өөр хүүхэн рүү яваад бүр 2 жилийн нүүр утсан. Тэгээд 2 жилийн хугацаанд энэ эмэгтэй ингээд уйлаад өдөр болгон нөхрөө хүлээдэг. Өдөр болгон гуйдаг. Өдөр болгон хоолын бэлдээ тавьдаг.
боловсролтой. Хүүхдүүд нь тэрэнд нь амар шаналцсан. Хүүхдүүд нь одоо ээжийнхээ өмнөөс шаналаад ээжигээ бити ингэлдэ аавд бити хүлээлтэ гэдэг гуугаад хахад үгүй авч ирнэ гэдэг тий. Тэгэхээр яг тэр хүний хувьд болохоор ингээд сэтгэл нь тий тэр хүний ингээд татаад байна, манифест гэдэг бид нар айгүй яад ч тий бодлын хүч мөч гэл тий. Тим юмар л хийгээд байх шиг байгаа. А гэтэл эн чинь өмнөтэйгээ нүүр халцдуулж чадахгүйгийн л жишээ байгаа байхгүй. Тэр хүн явчлаа штэ. Тэр хүнийг бид нар хянах боломжгүй. Тэр хүний хүчээр одоо оосрлоо тэ нохошиг бид нар авчираад хажуудаа туршлах боломжгүй. Тийм учраас зүгээр л энэ хаягдсан байна гэдэгтэйгээ ингээл нүүр халдцуулах нь айгүй чухал байгаа байхгүй тий. Тэгэхээр энэ мэтчлийн ер нь бол энэ шархны энэ 5 өнүүд ер нь айгүй бас хүндэлтэй ямар утгаараа хүн тэгэхээр үнэтэйгээ нүүр халдцуулахад айгүй хүнд байдаг. Тэгэхээр хэрвээ за энд ямар бүс хүчүүд орж ирэх вэ гэвэл ерөөсөө та өөрчлөх гэдэг юмыг чин зүрхнээс хүсэж байгаа бол хэрвээ та би өөрчлөгдмөр байна. Гэхдээ би үннээс айж байна. Гэхдээ би ингэчээ. Гэхдээ би цаггүй байна, завгүй байна, мөнгөгүй байна, тийм юмгүй байна гэж байгаа хэрэггүй шүү. Над руу бичээд ч хэрэггүй гэж хэлмээрээ. Үнэхээр өөрчлөгдөх хүсэлтэй байгаа тэр хүн болохоор өөртөө цаг завыг, хүч энергийг, мөнгө төгрөгийг те бүгдийг ингэж харамгүй зарцуулаад орж ирээд ингээ яс гэрийн даалгавар хийгээд тэр өөрчлөлт гэдэг юм чи атгаад авах боломжтой шүү. Одоо ингэж атгаж явж байгаа өөрчлөгдөж байгаа маш олон бүсгүйчүүд байгаа шүү. Тэгэхээр та тэдний нэг байх боломжтой гэдгийг хэлмээр байна. За баярлалаа төгөөч. Баярлалаа тий үнэхээр гахалтай. Тэгэхээр Лана коуч маань айгүй олон зүйлүүдийг хэллээ шүү дээ тий. Үнэхээр ингээд чи тэр өөрчлөлтийг хүсэж байгаа бол зүгээр ингээл үндэ ингээл харсан чинь энэ амьдралд чинь нэг л зүйл болохгүй байгаа тий. Эсвэл ингээл харсан чинь ингээл үнэхээр хогийн тий. Энэ нэг балиар энэ заваа юмнаас гарах юмсан тий. Эндээс нэг ингээд өөрөөр амьдрах юмсан. Би ингэж амьдраад ухмааргүй штэ гэл нэг хүндж яг нэг юм дуу хоолойнод орж ирдэг штэ. За тэгж байгаа бол гэтэл яг ингээд бас нэг хүний яг нэг сэтгэл санаа гэдэг зүйл чинь шарахтай байгаа үед өөрөө ингээд жоохон навсгар байдаг юм л да. Дотроо ингээд нэг майцтай, итгэлгүй. За тэгвэл энэ бол зүгээр шүү. Энэ хэвэн шүү, тэ. Энэ бол ингээд орж ирээд учрыг нь олоод ирэхээр угаасаа тэд нар чинь ингээд гараа явцдаг зүйлээ. Тэгээ нэг тэр мэдрэмжүүд нь. Тэгэхээр зүгээр л яг цаад хүслэл бодох нь штэ. Цаад хүсэл чинь тэ. Үнэхээр би энэс нэг өөрөөр амьдрчмаар л байна. Тэгээ ерөөсөө л ингэж нэг би өөрчлөлт хийхгүй бол одоо энэ чихрээ дуусгаад байна ч гэдэг юм тийм. Ингэж бодож байгаа бол ингээд бүх одоо хүмүүсттэй Лана коуч маань нээлттэй байна. Харин тийм биш. Зүгээр л нэгтэй ингээд хүмүүс заримд ингээд нөгөө шархнаасаа зүхтаагаад бас янз янзын зүйлүүдийг хийдэг л дээ. Тэгээ маш их завгүй байх, маш их ажиллах, эсвэл бол илүү олон ингээд хүмүүстэн дороод бужигнаад байх те нэг юм өөрийнхөө одоо тэр нэг юм хэцүү зүйлтэй нүүр тулж чадахгүй болохоор тэрийг янз янзын зүйлээр далдлаад яваад байдаг учраас тэрийгээ бас ингээд нэг юм хайтуулаад ч юм уу зүгээр ингээд за ороод яд ч гэсэн гоё юм сонсчий гээл те нэг айгүй подкаст сонсдгий штэ ер нь бол тэгэл та өөрийгөө шинжтгэл хэрэгтэй штэ те би ингээд байнга ингээд подкаст сонсоод байна уу байнга ингээд надад нэг юм сэтгэл зүй хүм ярьсан юм ингээд нэг юм таалагдаад байна уу өнтер гээл те тэгвэл таны дотор нэг юм болохгүй байгаа даа л гэсэн үг байна ш та тэрийг ирж хайж байгаа юм байна тэгээ та надад нэг юм гарц байдаг болов гаргалгаа байдаг болов гэж бодож ид явсан байна гэдэг зүйлийг харчаарай за тэгээ дээрэс нь 20-од бүсгүүчүүд орж ирсэн гэхээр би ч гэсэн өөрөө бас ингээд ганцаарч өгдөг, групп сургад өгдөг хүн. За тэгээ бас ялгаагүй тий трама коуч хүн. Тэгэхээр ингээд байдаг бүсгүүчүүд. Би тэгээ тэр олон хүмүүсийн дунд одоо энийг ярих юм уу? Тий ингээд нэг би амар хэцүү асуудалтай байгаа аахгүй юу гэдэг. Гэтэл яг ороод ирэхээрээ тэр хүмүүс ерөөсөө нөгөө тэгж орж ирсэндээ харамсдаггүй. Яг энэ ч орж ирэх гээл ингүүд айгаад байгаа хгүй өөрхийн амтанд ингээл өөрийгөө ингээл хамгийн одоо гимтэй буруутай нүгэлтэй нүдний булаатай эсвэл хамгийн нөгөө ичмээр амьдарч байгаа хүн одоо хамгийн өрөвдлийн байна би энэ өрөвдлийн байдлаа хүмүүст харуулмааргүй байна би хүнд муугаа үзүүлмээргүй байна гэдэг нөгөө бидний нэг юм уламжлалт тий нэг тийм бодлууд л яваад байгаа. Гэтэл яг ороод ирсэн хүмүүс чи яадаг вэ гэхээр би биенийхээ тэг ингээд тэр ярьж байгаа зүйлийг сонсохдоо маш олон зүйлийг ойлгож авдаг. Дээрэс нь хүүе би чинь ганцаараа биш юм биш дээ. Тэг над чиг өстө мянган эмэгтэйчүүд ингээд та үгээ залгаад тэг ингээд буруу харж уйлаад нойргүй хоноод тэгсэн хэрнээ өглөө нүрээ будаад ажилдаа ингээд болж байгаа юм шиг царайлаа явдгийм байж тээ гэд тэгэхээр бүр өөрсөндөө ямар хайртай болдог гэж бодож юм те тэг хоорондоо ямар ингээд зү те бараг л зү би бинийгээ дэмжээл зү нэр айгүй гоо тэр халуун бүлийн дулаан зүйл ирдэг яагаад тэгэхээр энд хизээч чиний одоо хин нэгэнд ярих боломжгүй зүйлүүд энд яригддаг. Энэ хамгийн хамгаалалттай аюулгүй орчин байдаг. Тэ?
Энэ нь өөрөө биднэрт тэр нэг шархаа эдгийг тэр хүчийг одоо өөрөө өгдөг зүйл нь шүү. Тийм учраас групп сургалт илүү давуу тийм ингээд ороорой зүгээрээ чи айж байгаа мэдчихээн тий. Үнэхээр чамд ичиж байгаа мэдчихээн. Гэхдээ чи ороод эхний өдрийн хичээлийг авал тэр зүйлүүд байхгүй болдог. Амар гоё мэдрэмж рүү орж эхэлдэг. За тэгэхээр энэ мэдрэмжийг амсчиж л одоо чамд шархтайгаа ажиллах үнэнтэйгээ нүүр тулах тэр зориг орж ирдэг шүү. Тэгээ тэр дотор чинь шүү дээ мөнгөө төлөөд та нар зөв өөртөөсөө асуул та. Чи мөнгөө төлөөд тэнд хүнд оромжлох гэж орох уу? Үгүй шүү дээ. Бид нар чинь мөнгөө төлөөд өөрийнхөө нэг ч ихсэн асуудлыг шийдчих юмсан нэг ч ихсэн нэг балан амийг одоо яамаар юмдээ гэл тэрийг ингээд анхаарж ордог. Тийм учраас энэ дээр юус айх зүйл байхгүй шүү. Энийг бол надаас бүр аяйгүй олон хүн асуудаг. Ихтэй ганцаарчилсан авчидэх үү гэл те. Тэгэхээр ганцаарчилсан гэдэг бол яалтчгүй VIP. Яалтчгүй тэр хүн зориулсан. Гэхдээ ганцаарчилсан гэдэг чинь тэр хүн ганцхан өөрийгөө л харж байгаа. Тэ? Ганцхан өөрийнхөө л асуудал дээр ингэж фокуслж байгаа болохоор дэмжлэг амар дутагдаад идэг. Бусдын дэмжлэг дутагдаад идэг. Тэгэхээр тэрийг групп сургалт өгдөг байгаа шүү. Тэгэхээр энд орсон 20-од бүсгүй бүгдээрээ айж орж ирсэн. Тэ? Эхний хичээлийн дараа бүгдээрээ айхаа болсон. Ингээл та би ч тэгээ би багшаа надаа ингэж байгаа байхгүй гэл бүр хинт ч тэр хайртай ээжтэй ч ярьж чаддгүй зүйлээ тэнцтэй ингээл нийн нүггүй ярьж байгаа. Тэгэл хамгийн гол нь та ярих тусмаа тэнд танд коуч туслахад бэхэн байж байгаа байхгүй. Тэрнээс бид нар чинь элэв шидтэй биш тэ далтыг харахгүй. Тэгэхээр нөгөө нэг чи маань юугаа ярьж аль талаа харуулмаар байна, аль юмаа шийдвэрлүүлмээр байгаа юм. Энэ зүйл чинь байх юм бол ингээд туслах бүр ингээд аяйгүй бэлэн болдог шүү гэдэг зүйлийг адилхан коуч хүнийхээ хувьд те хэлмээр байна. Тэгэхээр энэ 20-оос 24-ний хооронд те үнэхээр залхаж байгаа хүн байна уу гэлээ. Үнэхээр өөрөөсөө асуучихл та. Би залхаж гин үү? Би энэ нэг ингээд ядаргаатай дуртай үедээ ирэл дургүй үедээ гараа явчихдаг нөхрөөс залхаж гин үү би? Тэ? Эсвэл ингээд нэг хилээл идэг энэ үгэнд ортгүй хүүхдүүдээс залхаж гин үү би? Залхахтаа гэд бид нар хайж чадахгүй. Залхлаа гэж сальж чадахгүй. Тэ? Гэхдээ яах юм? Энэ ядаргаатай хадмуудаас би ста нэрэ тэ залхаж гинэ. Үгүй наадхаа одоо шийдэлтэй шийдэхгүй бол насаараа хамт амьдрын штэ одоо ямар хадмаа төрчт нь алга болголтой биш штэ тэ. Тэгэхээр яах нь вэ? Ийм шийдэл хайж байгаа хүн байх юм бол энэ 20-оос 24-ний тэ Лана коучинг маань сургалтын залхаж гин үү чи гэд асуугаад байгаа сургалт хэрэгтэй юм бэ шүү гэдгийг одоо хэлье. За тэгэхээр үлдсэн те одоо нэг хэсэг хормыг Билана коучтой өгмөр байна. Тэгэхээр та маань энэ үед одоо жинхэнэ өөрийнхөө нөгөө энэ хөтөлбөрийг бүр рекламадад өгөх. Ягаад тэгэхээр шүү дээ те манай монголчууд чинь нэг юм амьсан даруухны хүлээстэй. Тэгэл за яах тэгэл ингээл нэг цаг нь болсон хүн орж ирээл тэгэл нэг ингээл те тэгэл тэр хүнд нь ингээл туслаад ингээл гоё ингээл гаргачнаа гэл ингээл айгуу даруухан зориулах хэрэггүй. Яагаад тэгэхээр яг үнэхээр энэ хүмүүс ороод ингээд яах юм ямар хүмүүст хэрэгтэй ингээл энэ миний ингээл гоё өстэй нэвч шувтаар мэдэх нь одоо энэ хүмүүстэй ашигтай. Биднэрт ашигтай. Тийм тэгэхээр энийг би Лана коучийн төлөө одоо рекламадад өгөөч гэж Лана коучийн төлөө хэлээд байгаа биш. Тэнд орох боломжтой хүмүүст нээгдээсээ олон хүмүүс магадгүй ингээд хүч надад энэ чинь хэрэгтэй юм шүү гэдэг тэр зүйлийг хараасаа гэж бодож байгаа учраас сүүлийн асуултыг танд. За баярлалаа отхог өчтэй. За нөгөө хүмүүс ийм юм асуудаг гэж ярьсан шүү дээ. Тэрэн дээр нь би бас нэг асуултыг нэмчихье. Үр дүн үнэхээр яг гарах уу? Та баталгаа өгөх үү гэсэн гэдэг. За энэ дээр би хариулъя. Баталгаа өгөхгүй. За яагаад? Яг бол энэ бол 100% танаас шалтгаална. 100% ч яах вэ? 50% танаас шалтгаална. Би бол ерөөсөө за тэр групп нэг 10 хүн 20 хүн орж ирлээ гэж ботход отгоод нэг юм шивнээд нараад нэг юм шивнээд байхгүй штэ. Бүгдэнд нь яг адилхан юм хэлж байгаа. А чухам тэрийг та хүлээж аваад тэрнтэй ажиллаад боловсруулад хөдөлмөрлөөд цагаа зараад гэрийн даалгавраа хийгээд эргээд асуулт над нар тавиад тэгээд тэр коучингийг авч байгаа бол энэ бол хөдөлмөр. Ерөөс хөдөлмөр гэж энийг хэлээд байгаа. Тэгэхээр та хөдөлмөрлөхөд бэлэн орж ирээрээ. Үнэхээр та хөдөлмөрлөж чадвал танд гайхалтай үр дүн амлж бий чадна шүү. А хэрвээ та зүгээр нууцхан орж ирээл те тэр чинь зумаар явагддаг. Тэгэхээр ингээ зумаар явагдах чинь нөгөө ингээ видеого зарим нь өгдөггүй те цаанаа ингээл гэр орны ажлыг ингээл хүүхч хүүхдээ усанд оруулдаг ч юм уу те мэдхгүй эсвэл гудамж нь ингэж явдаг ч юм уу тэр цаг цаваа зохицуулаагүй орж ирэх тохиолдлууд бас байдаг. За тэгээ сонсоо явчих багшаа сонсоо явчих гэдэг гэрийн даалгавар хийхгүй алдаг оног сонсдог юм хийх хажуугаар явдаг тий. За ийм тохиолдол өөртөө гарахгүй шүү. Энийг бод би амлж огт чадахгүй гэж хэлмээр байна. Тэгэхээр энэ утгаараа ерөөсөө танаас бүх юм шалтгаалтай гэнэ гэсэн тийм нэг нэгдсэн хариулт хэлье гэж бодох юм. За рекламын хувьд болохоор ерөөсөө
шарахтай ажиллана гэдэг чинь өөрөө айгүй тийм амархан биш ажил. Коуч хүний хувьд чинь айгүй их хүч, энерги, цаг, зав одоо юу гэдэг те бүх сэтгэл зүрх одоо өнгөрсөн 5 сарын тэр групп коучинг дээр надад одоо тийм дийлэнх бүсгүүчүүд юу гэж хэлж ирсэн бэ гэвэл ямар их сэтгэл гаргах юм бэ гэж хэлж ирсэн. Тэгэхээр энэ бол үнэн. Ингээд бүх сэтгэлээ ингээд зориулаад те биш ингээд камер руугаа баг ингээд орхон шахуу болоод те нөгөө нэг бүсгүйгээ бараг камерныхаа эндээс татаж аваад те бараг тэрхэн холцгол шахуул ингэж ордог байхгүй. Тэгэхээр энэ дэр үнэхээр маш их энерги зарцуулна. Тэгэхээр коуч хүний зүгээс ч маш их энерги зарцуулагдана. За суралцж байгаа хүний зүгээс ч гэсэн маш их энерги зарцуулагдана. За тийм учраас рекламын үед болохоор энэ бол том хөдөлмөр шүү. Тэгэхээр хөдөлмөр гэдэг зүйлийг болохоор бид нар сүүлийн үед бас ингэж жоохон залхуураад байна л да манайхан. Одоо лам дээр очиод тэр хуйлгаан дээр очиод нэг үрэл идэл нэг юм гоё үйл хийлгээл ингээл бүх асуудлаа зохицуулчих юм шиг ингэж одоо эндүүрээд байна. Гэтэл үгүй маа. Бид нар үрэл эцснээрээ бид нар нэг удаагийн зан үйл хийснээрээ бид нар энэ насан туршдынхаа аз жаргалыг авч явах боломжгүй. Тийм учраас та хөдөлмөрлөхөөс битгий залхуураач гэж би хэлмээр байна. Тэгэхээр би ч хөдөлмөрлөн, та ч хөдөлмөрлөн хоёулаа нийлж хагаад энэ гайхалтай үр дүнг бол одоо хүрч чаднаа. Энийг бол би танд бол амлаж чадна. За яагаад? Яг үүндээ отгоо коуч бит хоёр үнэхээр одоо дэлхийн мастер коучийн шавнар багхгүй. Мастер коучинг. Тэгэхээр мастер коуч гэж хэнийг хэлээд байна гэхээр одоо энэ коучуудыг бэлддэг ийм гайхалтай одоо том тийм бидний ингээд малхаа болсон тэр багшийг хэлээд байгаа байхгүй. Тэгэхээр Нара Томсон багш маань өөрөө болохоор маш олон жил одоо 14-5 жил коучлж байна. За Монголд болохоор 8-9 жил ажиллаж байна. Тэгэхээр багшийн маань энэ ажиллаж исэн олон хүмүүсийн туршлага тэр олон кейсүүд чинь би одоо нөгөө багшийнхаа ингээд туслах коучийн хувьд болохоор маш олон юм кейсийг үзлээ. За дээрэс нь би өөрөө ингээд 2 жил ингээд бүтэн цагаа одоо бүтэн 2 жил одоо ингээ 3 дахь жил рүү орчиж байгаа байхгүй. Ингээд бүтэн 2 жил би өөрөө ганцаарчсан коуч тасралтгүй өглөө. За дээрэс нь ингээ групп сургалтуудыг явуулж байна те нэг 20 орчим хүнтэй. Тэгэхээр энэ бүгд ингээ жишээнээс харахад болохоор юу хэлээд байна гэхээр бид нар яг энэ шинжлэх ухааны үндэслэлтэй энэ зүйлүүдийг олоод мэдчих юм бол цаашаага аягүй амар. Тэгэхээр хүн болгоны зорилго юу вэ манайхаа? Хүн яах гэж энэ хорвоо дээр төрдөө? Ачааргалтай байх гэж. Бид нар ачааргалтай байхын тулд одоо хүн бол өдөр болгон юу хайдаг вэ? Ачааргалтай хайдаг шүү дээ. Өдөр болгон стресстмээргүй байна, залхмааргүй байна, зовмооргүй байна, уйлмааргүй байна, дуулмааргүй байна. Бид нар инээд алдаалж харгаал явмаар шүү дээ. Хөнгөн шингээ амьдрмаар шүү дээ. Тэр хөнгөн шингээ амьдрах гэдэг одоо амьдралын арт ямар нууц байдаг вэ гэхэл ерөөсөө шархнаасаа салмааныхаа шарх гомдол одоо 9 шидийн тэр зовоод байгаа зовлонгууд чинь бидний одоо энэ нуруунд дээр те энэ турхаан эмгтэй хүний турхаан нуруунд дээр чи амар том бол чулуул ингээл тэр нь үл мэдэгдэх, үл үзэгдэх, үл харагдах те тэгсэн урцаа ингээд амар том ачаа болчдөг. Тийм зүйлийг бидний нуруунд дээр өврүүлээл тэг энэ амьдрал гэдэг зүйл чинь одоо таньрын бургатахад байгаа тэр нөхөр, аав ээж, хадам, хүүхдүүд юу гэдэг хин гэж бодоод байгаа тэр хүмүүс чинь. Тэгвэл тэрэн дээр чи ингээд нөгөө улам ингээд ачаа чи нэмээд байгаа байхгүй. Гэтүгүй маа энэ ачааг чинь та буулгаж болно. Энэ ачаагаа буулгаад энэ шархнуудаа эдгээсний дараа та хөнгөн шингээ амьдрах байхгүй. Тэр хөнгөн шингээ амьдрал гэдэг чинь өөрөө ачааргалтай амьдрал. Аливаа нэг хүнд хэцүү юм боддог гэхэд та ингээл амар реакцаал, амар орилж хашгираал, эсвэл амар уйлал ингээл галзуурах гэж байгаа юм шиг тийм байх ямар ч шаардлагагүй. Та бүх юм бэлтгэлтэй байх хэрэгтэй шүү дээ. Одоо ингээд сая Air India-гийн нөгөө air crash нөгөө автын юуны осол онгоцны ослыг бүхэн харж байгаа зү. Ямар амар вэ те 300-аад хүн инээ тэрэ тэнгүүтээ нэг гэр бүл ингээд 6 жил тэр Англид байгаа Англид нөгөө юу цаачл те хүсээд тэгээ 6 жил ингэж хүлээж агаад тэгээд ингээд гэр бүлээрээ явсан чи тэр онгоцонд орчих жоохгүй. Тэгээ нэг гэр бүл байхгүй. Гэтэл нэг хүн яасан 10 минут хоцроод бүр уйлаад дуулаад намайг оруулаач гэдээ дахад нөгөөдөл нь оруулаагүй. Тэгсэн чи тэр хүн амьд үлдсэн. За тэнгууд тэр амар дэлбэрэлтээс нэг хүн бүр ямар ч тийм юугүйгээр хурал мууралгүйгээр амьд үлдсэн байна шүү дээ. Тэгэхээр юу хэлэх гээд байна гэхээр энэ бүгдээр бид нар маргааш юу болох юм мэдэхгүй. Бид нар маргааш амьд байх юм уугүй юм мэдэхгүй. Таны нөхөр маргааш амьд та хоёроо нөхөрөөрөө тижээлгээд би сайхан байна гэж байгаа таны нөхөр маргааш амьд байх нь баталгаатай биш шүү дээ тий. Ер нь энэ хорвоо ертөнцийн чинь маргааш байх юм уугүй юм уу те. Тэгэхээр энэ юу хэлэх гээд юм бид нар юмд бэлтгэлтэй байх хэрэгтэй. Бид нар өнөөдөр жаргах хэрэгтэй байхгүй. Тэгэхээр өнгөрсөндөө бид нар очиод харуусаал, харамсаал, гомдоол, тэгэх байсан, ингэх байсан ингээл байх уу?
Эсвэл өнөөдөр бид нарт ирээдүйдээ санаа зовоод за яана хүүхдүүдийн төлбөр, за яана лизинг, за яана ажил, за яана нөхөр хүүхэд гээд байх уу? Өнөөдөр чи хаана байгаа юм бэ? Байхгүй шүү дээ. Тэгэхээр бид нар өнөөдрөөрөө жаргалтай байна. Өнөөдөртөө бид нар талархаж чинь. Зүгээр өнөөдөр би амьд боссондоо бид нар зүгээр өнөөдөр энэ нарыг харж байгаадаа ямар гайхалтай гад жаргалтай байна. Ямар гайхалтай юм талархлын мэдрэмж төрж байна. Тэгэхээр энэ бүгд чинь бид нар гомдол тэгээд байвал энэ шархаа тэгээд байвал өрсөн мэдрэх боломжгүй байдаг байхгүй. Шархтай хүн угаасаа талархаж чаддаггүй. Эсвэргээр талархалгүй хүн угаасаа шархтай. Тийм учраас та өнөөдөр ингээд зүгээр нэг шинж тэмдэг харахад та өнөөдөр ингээд юм болгонд бухимдаад талархаж чаддгүй. Ингээд амар олон гоё юм бахад нэг муу юм очиж татаж аваад тэрэн дээрээ фокуслаад байдаг бол та шарахтай хүн, та гомдолтой хүн байна. Тэгэхээр та өөрийгөө өөрчлөхгүй бол та хөнгөн шингээ аж аргалтай амьдрах юм шиг боломжгүй байхгүй маань. За тийм учраас одоо яах вэ гэхээр бид нар өнөөдрөөрөө амьдарч сурнаа. Өнөөдрөөрөө бид нар жаргалтай, хөнгөн шингэн амьдрахын тулд бид нар өнгөрснөө бүр хаях биш, мартах биш. Бид нар хай, март зүгээр л явчил та, салжил та, ингэжилтэй энэ чинь худлаа штэ. Өчнөө юмд бид нар дуулсан шүү дээ тий бид нар чаддггүй бид нар мартаж чаддггүй салаад явж чаддггүй тий тэгэхээр энэ бол ажиллахгүй байхгүй ажилдаг байсан бол энэ хороод тэр хүн болгон гомдлохгүй гоё амьдарч байгаа шүү дээ гэтэл бид нар тэрний чинь учрыг олох хэрэгтэй тийм үү учрыг олоод тэгээд зөв тэрнээр одоо нөгөө салах ёс гүйцэтгээд тий гомдолтойгоо тэгээд өнөөдөртөө бид нар ажиглалтай байгаа тэр гайхалтай ирээдүг бүтээх боломжтой та өнөөдөр ажиглалгүй байвал та ажиглалтай ирээдүг бүтээх боломжгүй гэдгийг ойлгох хэрэгтэй шүү за баярлалаа отгох болчтой Маш гайхалтай тий. Үнэхээр нөгөө нэг гомдол байвал танд аз жаргал боломжгүй. Тий. Бид нар нэг юм аз жаргалтай байгаа юм шиг царайлж болвол бас чадна. Бид нар ч одоо царайлдаг шүү дээ. Тэгэхээр царайлах биш үнэхээр тэрийг мэдрэх дотроосоо тэр нэг юм хөнгөн шингэн болох дотроосоо л нэг юм тий энэ асуудал танд юусоо тохиолдохгүй гэсэн үг биш шүү дээ. Асуудал тохиолдно. Гэхдээ бид нар тэрэн дээр шаал өөр ингэж тий реакцлдаг шаал өөр одоо үйлдэл хийдэг хариу үйлдэл хийдэг тий энэ зүйлүүд чи илүү юм амгалан тайван тий за энэ чи ингэж болчих штэ өмнө нь бол тийм биш штэ тий уурлаал бухимдаал уйлаал одоо стресстэй тий тэгэл эсвэл бол тэрийг гадагшлуулдгүй маа гэхэд ингээл нэг юм дүнсийгээл тий нэг ингээл дотроо бөө юм бодоол ингээ явж явах жишээ нэгтгэл энэ зүйлүүдийг гаргаад бас явуулчих болдог байх нь штэ энэ чи айгүй сайн мэдээ биш штэ тий маш гайхалтай мэдээ биш штэ тэгэхээр энэ чинь нэг хараа ямар шашин шүтлэг биш шүү дээ манайхаа. Нэг сайн мэдээ зэтэйгээд ярьчих дээр чи Есүс яриад байгаа мó гэж авсан намайг одоо тэр сайн мэдээ гэдэг чинь яг шууд утгаараа шүү. Яг гоё мэдээ байгаа биз гэсэн үг шүү. Заа ёо. Гоё мэдээ шүү те. Боломж байгаа юм биш дээ. Брогт боломжгүй биш юм байна. Бид нэр өвчтөө хүүхдээ үзүүлээд явж хахад ямар ч эмчилгээгүй боломжгүй гэдэг үг нь амар тэ хэцүү мэдрэмж штэ. Гэтэл нэг боломж байгаа. Гэтэ тэр нь гадаадын улс оронд гисэн байсан ч бид нар итгэл найдварыг өөрлөөд тэгээд тэрний төлөө зүтгэдэг. Тэрэн шиг тэ энэ боломж байгаа гинэ манайхаа. Тэгэхээр одоо тэ энийг ороод үзчихээ. Тэ тэр боломжийг атгаад авчгаа гэдэг зүйлийг хэлье. За тэгээд хамгийн сүүлийн нэг гайхалтай зүйл хэлэх гээд байгаа нь би тэ отхоо гэдэг энэ хүн Лана гэдэг энэ хүн. Энэ хоёр хүн чинь дандаа юм супер мупер юм байгаагүй шүү манайхаа. Тэ яг л ингээл ичээл уйлал гомдоол цөхрөөлтэй ингээл нууцлал тэгэл ингээл яг ийм байсан. За тэгээд тэр боломжийг хатгаж авсан хүмүүс аахгүй. Тэр үнэнтэй нүүр тулсан хүмүүс. Тэгэхээр тий танд бас энэ боломжтой шүү гэдэг зүйлийг хэлье. За тэгэхээр урилга маань хүлээж аваад урилга гэжтэй гинтийнтэй ингээл хөөе та завтай байна уу гэдээ ингээд ороод ирдэг тий. За тэгэхээр энэ зүйлд ингээд ороод ирсэн Лана коучтой үнэхээр их баярлалаа. Тэгэхээр энийгээ миний тий яг нөгөө гол хүсэл нь юу байсан бэ гэхээр Лана коуч та нэг юм зохион байгуулж байгаа би таныг рекламадад үгүй биш. Лана коуч таны тэр ярьж байгаа юмыг олон хүнд сонсгомоор байна. Хүн хоцорчихгүй дээ. Тэ? Бас нэг хүн ингээд энийг би эртхэн мэдээд одоо би сонсцсон байсан бол гээд тэ миний магадгүй найзууд донд байгаа юм биш байгаа да гэдэг тэр зүйлийг бас хэлье гэж бодоод тэгээ дээрэс нь ингэдэг миний аягүй дотны найз миний ах トゥ нар миний хамаатан садан биш тэ над дээр орж ирдэггүй байхгүй юу. Тэгээ яадгийн чааваас одоо ичдгийг юм уу эсвэл одоо юу гэж боддгийг те ингээд чаддаггүй учраас би тэд нартай ч гэсэн боломж байгаасаа гэж хүсэж байгаа юм. Тэ? Миний ярьж байгаа юм сонсоод байгаа. Гэтэл ингээд яг ойлгоод байгаа. Нэрээ надад байдаг штэ гэдээ онцлоод байгаа. Гэхдээ надтай ажиллаж чадахгүй. Тэгвэл тэд нар чинь миний Facebook групп дотор үзээ сууж байгаа байхгүй. Тэгэхээр тэгвэл тийм байгаа бол та нар маань штэ яг надтай адилхан трама коуч шүү. Тэ? Яг ийм сэтгэл зүйн асуудал төр чинь тэ ярилцсан шүү. За тэгэхээр энэ хүнийг битгий алдаарай. Тэгэхээр энэ бол манай топ коуч академийн топ коучуудын нэг.
манай топ коуч актив чинь те 50 гаруй одоо коучтэй ч гэсэн топ коуч нь цөөхөн штэ. 5 хүрдэг лөө 5 хүрдэггүй ч лөө Инхцэ коуч, Лана коуч, Мая коуч өшөө хин байдаг лээ. Ингээ болоо Санагдчих. одоогоор. Тийм болоо тий. Тэгээ одоогоор юм байгаа шүү. Тэгэхээр та нар маань боддоо бүр топын топ коучус нь тэр одоо үйлчлэгээг тий тэр эдгэрлийг авах боломж байна. За тэгэхээр баярлалаа Лана коучо тий. Сургалтын чинь дараа би бас ахиж ингэж гоё тий ингэж энд юу болсон бэ гэдэг талаар бас ярмаар байна. Сүүлийн үед ч одоо нөгөө бид нар өөрсдөө шахнаасаа салчаар өмнөх юмаа мартчих юм аа ядж хахад тэгээ нөгөө өмнөх тэр бодлууд мэдрэмжүүд бүр байхгүй болчих юм. Тэгэхээр чин бас нэг үе үе тэрийгээ санаж авахгүй бол бүр тасарчих гээд байна шүү дээ тий. Нэг л баярлсан инээсэн юм яриад байдаг. Хүмүүс тэгтэл энэ одоо ямар жаргацсан амтан бэ тий. Гэтэл амьдрал ийм биш шүү дээ. Энэ ямар сансрын гаргийн юм яриад байна гэдээ яваад байдаг. Тэгэхээр яг нөгөө юм хаяа ч гэсэн ингэж эргэн дурсах хэрэгтэй юм байна гэж ботсон учраас тий таныгаа урьсан шүү. За баярлалаа. Түр баяртай. Баярлалаа коучтой. Өдрийг сайхан өнгөрүүлээрэй. Баяртай. Баяртай.